За энэ одоо аймгийн нэхэн хойлохж байгаагаар явж байхад энэ Баян булаг гэдээ байна. Цайдам гэдээ байна. Энийн энэ тойроод байгаа ингэ цагаан дэрс гэж байна. Энэ цагаан дэрс ямар ашигтай юм бэ? Энэ цагаан дэрсийг хүн ямар ашигтай юм бэ мэддэггүй учраас цагаан дэрсэн дотор одоо хашаагаа барьсан бүр дөрвтийн хөл хажууд нь бүр жорлонгоо хүртэл барьсан ба шүү дээ. Энэ аюулгүй муухай. Энэ нь яагаад вөхөд тэгсэн хүйтэнд та нар очоод үзээрэй. Ингээд юунаас нь бариад ингээд дэшин шангахан шиг ингээд угсараа татан гот чинь үндсээрээ сугараад гараад ирнэ. Энэ яагаад хүлддэггүй? Энэ бол байгалийн цэвэр спирт одоо агуулдаг үндсэндээ хүний шар үндсэн байдаг. Тэрэндээ байгалийн цэвэр спирт агуулдаг учраас хүлддэггүй юм аа. Гол усны хажууд их ургаад байдаг. Учир нь тэр хөсөөрөө дамжуулж бидний нөгөө болон малын уудаг усыг цэвэрчүүлж өгч байгаа. Нөгөө спиртний агууламжтай хөсөөрөө ингэж тарж бахир янз бүрийн нянг хүн малын ундаа цэвэрлж өгдөг. Тэгээ ийм одоо гайхамшигтай. Одоо урагч юу. Энийг одоо та бүхэн бид бүхэн одоо ингэж хайрлаж хамгаалъя. Энэ малтайгаа бай гэж байгаа бол энэ ан амьтантайгаа байл гэж байгаа. Энэ уул устайгаа байл гэж байгаа бол хүүхдийн одоо энэ хишээлийн одоо хөтөлбөр гэдэг юм уу? Хишээлд хүртэл одоо оруулж зааж өгөө. Зандаа том болоод ингэж ярих биш. Багаас нь одоо хүүхдэд сургая. Унган байгалаа хайрлан хамгаалъя. Дорнод аймгийн прокурорын газар